Дэлхийн нисхийн салбарын хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг Singapore Air Show 2026-д Хүннү Air компани түүхэндээ анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлээд удаагүй байгаа хамгийн сүүлийн үеийн Embraer E195 E2 агаарын хөлгөөр оролцлоо. Энэ үйл явдал нь Монголын агаарын тээвэр дэлхийдээ мөр зэрэгцэн алхаж буян тод илэрхийлэл болсон юм. Одоо улсад ер нь 4 том air show болдог. За Францын Парисын Le Bourget, Английн Farnborough, Арабын нэгдсэн Эмират улсын Дубайгийн air show, Сингапурын air show гэдэг ингээд 4 том air show-гийн нэгэнд өнөөдөр Монгол улсад Хүннү Air компани дөнгөж саяхан авч үйлчлэгэндээ хэрэгжилж байгаа Embraer E195 E2 агаарын хөлгөө авчиж танилцуулж байна. Air show-нд оролцох хамгийн чухал шаардлага бол хамгийн шинэ, хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэд технологиг ашиглах гэдэг ийм том шалгуур байгаа. Энэ шалгуурыг хангаж чадсандаа туйлын баяртай байгаа. Уг шоунд танилцуулагдсан Embraer E195 E2 агаарын хөлгөө нь 136 хүний суудалтай, 6 цаг 30 минут тасралтгүй нислэг үйлдэх чадвартай, түвшний зохицуулалт багтай, дуу чимээ хамгийн бага, зорчигчийн 5 тухайг нэн тэргуунд тавьсан шинэ үеийн агаарын хөлөг юм. Embraer is the world's third largest aircraft manufacturer. Embraer бол дэлхийд 3 дугаарт ордог нисэх онгоц үйлдвэрлэгч юм. Дэлхийд даяараа 10 секунд тутамд нэг Embraer онгоц хөөрч эсвэл газардаж байдаг. One Embraer aircraft take off landing worldwide. Өнгөрсөн жил Хүннү Air компани 2 ширхэг E195, E2 онгоц захиасан нь бидний хувьд маш чухал хамтын ажиллагааны эхлэл байсан юм. Ялангуяа Монголын газар зүй зах зээлийн онцлогт энэхүү онгоц нь үнэхээр тохиолдолтой. 95 E2 aircraft last year and they all operated very well. Хүннү Air компани тус арга хэмжээнд оролцсноор зөвхөн өөрийн компанийн чадварыг харуулаа зогсохгүй. Монгол улсын нисхийн салбар дэлхийн түвшинд хүрснийг бодитоор харуулж байна.